Таалагдсан бол subscribe дарахыг битгий мартаарай. Мөн дээрээс нь лайк дарахыг бас мартаваа. Баярлалаа. Зохиолч Угумаяр. Мессеж. 1-р хэсэг. Тогтоон салхитай зуны нэг шөнө намууны гар утасны мессежний дөхөд уурж түүнийг хардарсан зүуднээс нь сэрээжээ. Угумын компанид нэгтлэн бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж өгсныг тааж ядан утсаа дэлгэж үзв. Өөхөх өдрөө хүлээх ямар байна да. Үхлийн өндөр, үхлийн амт. Үхтэл болох өдөр чинь ирлээ. Ад дуус минь. Намун хэдийн нойрон байсан ч өөрийг нь занал хийсэн энэхүү мессежийг маш сайн уншиж байлгүй. Сэтгэл нь жихүүцэд явчихсан тэр. Өөрийн дүрмзэг төгөж байхад хэн нэгэн найз нь өөр нь ингэж муухай бүтүүлгээр тоглоно гэж баймааргүй санагдана. Ингээд намууны нойр айснаасаа болоод бүрхэмсэн хулжиж орхиод орон дээрээс өндийн суулаа. Тэрээр үг мессежийг ямар дугаараас явуулсныг мэдгээр утасныхаа дүрсийг доош нь гүйлгэж харав. Санаанд нь ормооргүй. Ямар ч дугаар байхгүй. Үгүй ядаж ямар нэгэн дүрс тэмдэглэж байхгүй шүү. Ямар хараал идсэн өөд үзүүлгэн ганц бие эмэгтэй рүү ийм мессеж явуулж зугаах гаргадаг байна гэсээр намаа унтахаар буцаж шивдлээ. Өвч төрөөч шиг гүн ойронд автсангүй. Хамаг оюун ухаан таагүй болоод дүүрч өөрийг нь занал хийх ямар хүн байж болохыг сэтгэлдээ тунгаасаар эзэн минь энд мессеж ирлээ. Намууны утасны энэхүү мессеж ирж буй дахин чимээ аниргүй. Гэрт дахин хадлаа. Намун давхий идэлж очихын тэр. Бас хинбэ? Арай саяны нөгөө тэнэг амтэн чинь юм шиг байгаа. Арай саяны нөгөө тэнэг амтэн чинь дахиад л занал хийж байгаа юм бах та. Химэн боцсоор намун утсаа дэлгэж үзв. Өөхөх өдрөө хүлээх ямар байна. Үхлийн өндөр, үхлийн амт. Үхтэл болох өдөр чинь ирлээ. Ад дуус минь. Зөвлөг. Дахиад л энэ намайг харин яадаг новшгүй. Нугааран гардаггүй утаснаас намайг дарамтлах шаардлага энэ хүнд байгаа юм бах та. Сүүлийн 2 жилийн туршид ганцаараа амьдрах болсон намун анхудаага л энэхүү чихүүсч айн сандарч байгаа нь. Түүний нүдэнд нулимс цэлэгнээд л ирв. Энэхүү намууныг уг мессежний учрыг олж амжаагүй яахаа мэдэхгүй байтал дахиад л өнөх мессеж. Нугааран гардаггүй утаснаас нэг янзын занал хийсэн мессеж дахин ирсээр л. Намун тэссэнгүй хэсэг хугацаанд тэмдэглэж байснаа шуудхан утсаа амтрахад хүнжлөө толгойд игүүрээ номорлоо. Буцаахаа игүү моёрын мессежнээс болоод намууны нэр хүрсэнгүй. Хамаг би сэтгэл нь тэр хаяараа айц давтан түүнээсээ болоод бүр дагжин чичирч байв. Тэрээр хэдийн унтахыг хүсч байсан ч чадсангүй. Элдмийн моёрын бодлуудаар араасаа хөвөрсөр байтал үүр зайжээ. Нарныг игээд тусч харанхуй арилаад ирэх үед намуу саяны хагас дутуу тавьшраад орноосоо бослоо. Шүний мессежний занал хэллээс болоод нөтөнөртөө хонсон учраас нүд нь улааж царийн цог хийжээ. Намуу уцаа асах гэснээр эргэлзэж төр хүлээхээр шийдэв. Угаалгын өрөөнд явж ороод тэрээр толинд өөрийгөө хараад чучих шиг болов. Би ч ийм ядруухан доожгүй хүүхэн билүү. Үгүй. Би энэ царай муутай хүүхэн биш. Энэ зүгээр л ядарснаас болоод өөрийгөө ийм сүрсүрэлтгүй харж байгаа биз. Намун өөрийгөө энэхүү бодлороо давшруулад хүүхдэн усаар нүрээ хүчтэй урж угаалаа. Өвөө сэргэх шиг болгон тэр. Дээрээ өөртөө өглөөний цай бэлтгийч завдсангүй. Өвөө намун ажилласаа хочж ирсэн ч хамаагүй өглөөнийхөө цайг заавал гэртээ угаад гардаг. Гэтэл энэ өдөр намууны энэхүү бичигдэг хууль нь ямар ч торох юмгүйгээр зөрчигдгэн тэр. Магадгүй тэрээр хоол идэж цай удаг гэдгийг хэсэг хугацаанд мартчихсан болов та. Түндэл хийх юм олцсонгүй. Ажилдаа явах гэтэл цаг хавгүй эрт байна. Яах вэ? Одоо гараад очлоо гэхэд 3 цагийн дараа ажилчид суулж эхэлнэ. Жижигрээс өөр хинч байхгүй эцгүй ажлын байранд очиод яах ч билээ. Тэгээд ч хүмүүс намайг шүнжин шуугадаж хадуурхан өнөд ирлээ гэх нь дамжиггүй. Намуу энэхүү яахаа мэдхгүй тэнэглэлцээр бүүдэн дээр хэсэг суув. Тэр шийдэл бололтой гарандаа атгсан Motorola маркийн уцаа дэлгээд асах товчлорыг дарлаа. Намууны гар утас ажиллахад бэлэн болжээ. Шөнө ирсэн мессежүүдийг цөмийг нь устгаад санаа амрах шиг болов. Намуу ажилдаа явахаар шийдэж алгуур хүн хандилаа.